Замралтын өдрөө сайхан өнгөрөөж өгнө манайхан галзуу кино сувагта тавтай морил. Брогийнхын нүдэд ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2020 онд гарч байсан Окей, мадам. Амралтын өдөрчин зориуллаад энэ галзуу хөөрхөн сонирхолтой киног ярьж өгөхөр сонголоо. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд Unitel-ийн дараа төлбөрт Plus багц хамтран ажиллалаа. Хэрв та нар маань Unitel-ийн урьдчилан төлбөрт дугаар барьдаг бол дараа төлбөрт Plus багцыг санал болгоё. Та датагаа илүү ашиглаад утсаар нэгэх ярддаг байлаа гэж бодъё л да. Тэгвэл өөрийнхөө хэрэглээнд тохируулаад хүсснээрээ багцаа бүтээж болдог. Бүр ярианы ирэхгүй зөвхөн датагаар тултал авна гэд зохиож болно л гэсэн үг. Тэгвэл мөнгөнд чин чимнэлттэй ашиглахад чинж амар. Яаж вэ гэвэл Unitel app-д татаад дугаар оруулж нэвтрээд л болоо. Та нар маань саба драгуул саба адарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явж байгаа юм шүү. За, кино тайлбараа хэдүүлээ эхлүүлье. За 2009 он Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Хойд Солонгосын тусгай албаны 2 ажилтан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаагаар кино эхэлнэ. Тийм ээ, зөв сонссон бороо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод. За тэд нэг нууц мэдээлэл олж авахын тулд томоохон зочид буудлын руу нууцаар нэвтэрсэн нь энэ байлаа. Гэвч хамгаалтын ажилтнууд тэднийг илрүүлснээр тэдний хооронд ширүүн буудалцаан боллоо. Хамгаалтын залуус тэдэн лөө дайрч эхэлсэнд эрэгтэй тэдэнтэй буудалцаж саатуулах зур тусгай албаны эмэгтэй ажилтан зорьсон өрөөндөө ирээд нууц мэдээллийг хайж эхэлнэ. Тэгсэн яг энэ үеэр нэг хүн тэрэн лөө утастаад "Гис үнэ, наанаас хурдан яв. Чиний араас аюултай хүмүүс ирж байна. Хиндэж битгий итэг" гэж анхаарууллаа. Утсаар ярьсан тэр хүн Гис үний аав нь байж. Гэвч аав нь нэмж үг хэлэхээс өмнө үл таних нэг хүн буудаж амийг нь хөнөөдөг. Энэ зур тусгай ажилтан залуу гадаа байсан хамгаалтын залуусыг зүйл дуусгаад шархатсан хөлөө чирсээр өрөөнд орж иртэл Гисүн тэрэн лөө буугаа чиглүүлээд зогсно. Тэгээд чулсууныг үг хэлж амжихаас өмнө буудаж унгаад цонхоор дамжиж олсоор буугаад тэндээс явдаг. Тэр цагаас хойш 11 жил өнгөрчээ. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот. Мушгай борцгоны мухлаг ажилуулдаг Мион өглөө эрт мухлагаа нээж байнгын үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж өглөөг эрч хүчтэй эхлүүлнэ. Удалгүй Мион бүх борцгоо зарж дуусчаад мухлагаа эрт хаагаад гараад явлаа. Мионы нөхөр Сог Хуан компьютер засвар ажилуулдаг байж. Тэр өдөр Сог Хуан суглаанд хожиж өгөх санаатай таглаанда суглаатай витамины ундаа авч ууж эхнэртэй баригдаж бангадуулсан ч чамдаа угаалгын машин авч өгч мүзэд тавихар болсон хуучин угаалгын машина солих гэсэн юм аа гэж хэлж байж эхнэрээ тайвшруулж авна. Эхнэр нь хариуд нь "Гэхдээ миний хан чинь надтай гэрлэхтэй л амьдралынхаа бүх азыг нэг дор хийж гисэн учраас одоо ер нь юунд ч аз таарахгүй байхаа да" гэж тоглоом хийсэнд тэр хоёр хоёулаа хөөгжилдөө инээлдэцгэн. Тэгсэн энэ үеэр вирусцсан компьютероо тэрсэн нэг залуу орж ирээд тэдний яриаг тасаллаа. Согхуанч бандсандаа нөгөө залуу эхнэр хоёртоо нэг ундаа бариулаад "Түр хүлээж өгөөрэй. Юу хэн байх вэ? Одоохон засаадах юм" гэж хэлээд сууна. Тэгсэн хазуулж Мионы уусан ундааны таг Азийн суглаатай таг байж таарснаар тэр хоёр хамтдаа гэр бүлэрээ Хавайн аралд амрах эрхтэй болцгоно. Эхэндээ тэд хагартлаа баярлсан ч гэртээ ирсэн хойноо эхнэр нь бодлоо өөрчилнө. "Гэхдээ хоёулаа ажиллаа хаяа 7 хоног явах юм бол дампуур штэ. Гэхдээ хөөхөн байлаа гэд ямар ч нэмэр алга. Мухалгаа 7 хоног ч хаах боломжгүй амьдарч байна. Аз жаргал түр зурих. Дараа нь үлсэж өгөх болж байна. Гэхдээ амьдралдаа аз жаргалыг мэдрэх гэж л мөнгө цуглуулдаг үсттэй" гэж нөхөр зүтгэсэн ч нэмэр байсангүй. "Энийг би eBay дээр зараад шинэ угаалгын машин авна" гэж хэлээд эхнэр нь таглаага халаасандаа хийгээд явна. Энэ үеэр тэдний охин Нари уруу царайтай орж ирлээ. Тэр ангийнхаа хүүхдийн нүрийг шалбалсан хэрэгт орчиж. Энийг мэдсэн Мион охиноосоо "Яагаад ийм хэрэг тарьсныг асуусанд охин нь "Тэр хүүхэд намайг суумаа бүх шиг шоолоод байсан юм чинь. Би ер нь балетын дугуулангаас гараад таквондогийн дугууланд явмаар байна. Чи одоо ийм байгаа юм чинь таквондо сурах юм бол айлын хүүхэд бараг алах байлгүй" гэж ээж нь хариу хэлээд охиноо загинж алганы амд үзүүллээ. Охин ээжтэй гомдож "Манай ангийн хүүхдүүд надаас бусдын дандаа аялалд явдаг. Би л ганцаараа явдаггүй. Би ангидаа ганцаараа утасгүй. Би ганцаараа онгоцоор нисч үзээгүй" гэж гомдсон аав ээж хоёр нь сонин царайлсаар хоцорлоо. Тэрээр Мион охиноо унтуулчаад элдвийг бодож сууна. Тэгээд охиноо өрөвдсөн Мион "Ерөөсөө л гэр бүлээрээ хаваа явцгаая" гэж хэлсэнд нөхөр нь баярлсандаа хуучин угаалгын машинаас сарамсаргүй зогсонд ажиллахгүй байсан угаалгын машин нь гинэд ажиллаад эхэлдэг. Үүнд урамссан Мион шууд хаваа явахаар сэтгэл шүлүүднэ. Тэгээд тэд цээж зураг авахулж гадаад паспорт гаргуулж аваад аялалд явахаар зэхэж эхэлдэг.
Энэ үеэр өөр нэг нууцлаг эмэгтэй утсанд дуудлага ирж бас Хавайн арал руу явхаар болно. Хотын өөр нэг захад явж байсан хойд Солонгосын тусгай ажилтан өмнө нь Улаанбаатарт байхдаа хамтрагчтай буудуулж байсан Чулсунч бас 10 жил сураггүй байсан хуучин хамтрагч нь ил гарч Хавай руу явах гэж байгаа тухай мэдээ авдаг. Тэрэнд энэ мэдээг дамжуулсан хүн энэ удаад алдаа битгийл гаргаарай. Заавал амьдаар нь авчирна шүү гэж хатуу сануулна. За ингээд аялалд явах өдөр болоход Мион мухлагта амарсан гэсэн бичиг наагаад хамт ажилдаг нөхдүүдтэйгээ баяртайгаар салах ёс хийгээд онгоцны буудлал руу хөдөллөө. Мөнгө хэмнэх үүднээс такси барилгүй автобусанд суусан Мион болон тэрний гэр бүлийнхэн онгоцондоо арай их нэг юм амжиж ирцгэн. Энэ үеэр онгоцны буудлын гадаа хойд Солонгосын тусгай хүчний офицер мөрдөгч Ким нэг машинд багийнхнаа цуглуулад 10 жилийн өмнө алга болсон тагнуул эмэгтэйг барих чухал даалгаврыг танилцуулж байлаа. Багийнхан нь бүгд Солонгост ирсэн хятад хүмүүсийн дүрд тоглож даалгаврын туршид хоорондоо хятадаар ярих ёстой байдаг. Хоцорч ирсэн Мионийхан энэ нислэгт заавал амжихгүй болохгүй гэж гуйцгааж Хавайн арлын хувцсаар хүртэл үзүүлсэнд нислэгийн ажилтан тэднийг өрөвдөд онгоцонд ашгүй нэг юм суулгахаар болдгоо. Гэвч онгоцонд суулгах энгийн судал байхгүй учраас нислэгийн ажилтнууд суудлынхын төвшнийг үнэгүй нэмэгдүүлж Мион охинтойгоо бизнес класст суух болсон бол нөхөр нь энгийн судалд суух болжээ. Онгоцон дотор олон сонирхолтой хүмүүс хамт суужээ. Тэдний нэг бол онгоцны үйлчлэгч Хьюмин. Тэр онгоцон дотор байгаа сэжиг бүхий хүмүүсийг нэгднэгэнгүй хянаж харцаа салгаж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй нэгэн. Гэвч тэрний энэ үйлдэл бусдад нь төвөгтэй санагддаг учраас ахалхан тэрнийг үргэлж загнадаг байлаа. Үүнээс гадна бизнес класст их хурлын гишүүн Жан туслахтайгаа нисч явна. Тэдний ойролцоо нисэхээс айдагч даргынхаа тушаалаар Хавай руу явхаар болсон залуу сууж байлаа. Тэр нилээд айж байсан учраас тайвшруулах юм олон давхарлаж угаад Хавай хүртэл ундах гэж хичээнэ. За ингээд онгоц хөөрөх үед Ким мөрдөгчийн залуус тагнуул эмэгтэйг дор бүрнээ хайцгааж онгоцон дотор явсан бүх эмэгтэйчүүдийн царайг анхааралтай ажиглацгаана. Энийг анзаарсан тагнуул ариун цэврийн өрөөнд нуугдсан бол үүнтэй зэрэгцээд үйлчлэгч Хьюмин бизнес класст охинтойгоо сууж байсан Мионд самар аваачиж өгч таардаг. Тэгсэн Мион самрыг нь санамсаргүй цохиж орхилоо. Гэсэн ч олон жил борцог хийж гарын шаламгай хөдөлдөг болсон мань Мион агаарт шидэгдсэн самарнуудыг бүгдийг нь газар тунгалгүй шүүрч амжина. Үүнээс нь болоод Хьюмин тэрнийг ямар нэг тагнуулын албаны ажилтан байх гэж бодож эхэлнэ. Нөгөө талд Мионы нөхөрч зүгээр суусангүй. Хажуудаа суусан ах хүүтэй яриа өдөж найзалж амжижээ. Цаадах нь Хавайд амьдардаг охин болон зээ охинтойгоо уулзахаар яван тэр байлаа. Ким мөрдөгчийн залуус тагнуул эмэгтэйг хайсан ч бизнес класс руу нэвтрэх зөвшөөрөлгүй учраас тентхийг шалгаж чадахгүй мухардсан байна. Энэ үеэр Мионыг эдсэн базалж 0 орох гэсэн ч бизнес классын өрөөнд тагнуул бүсгүй орчихсан учраас аргагүй байдалд орж экономи ангиллын хэсгийн ариун цэврийн өрөө рүү явж очлоо. Замаараа нөхөртөө миний судал руу очиод охиноо анзаарч вэ гэж загсан учраас нөхөр нь бизнес класс руу зөрөөд очноо. Энэ үеэр тагнуулыг олж амжаагүй мөрдөгчдөд дарга нь төлөвлөсөн ажиллагаагаа эхлүүлэх даалгавар өгдөг. Тэгэд тэд бүгд босцохоч нэг нь онгоцны үйлчлэгчид хутаг тулгасанд нөгөөдөл нь бууга гаргаж ирээд онгоцыг барьцаалж байгаагаа хэлнэ. Тэгээд тэд онгоцны зорчигчдыг бүгдийг нь онгоцны хойд хэсэг рүү аваачсанд нэг нь онгоцны нисгэгчийн бүхээг рүү очиж нисгэгчдэд буу тулгаад онгоцыг бүрэн мэдээлдэ орууллаа. Энэ үеэр тэдний дунд байсан нэг бүтлгүй барьцаалагч Мионы байсан ариун цэврийн өрөөг шалгахаар очихдоо хаалгыг балбаж үзээд чимээ гаргахгүй байсанд хүн байхгүй байна гэж бодоод орхиод явчихна. Тэгсэн онгоцны чиглэл огцом өөрчлөгдсөнд онгоцны хойд хэсгийн өрөөг шалгаж байсан нөгөө бүтлгүй барьцаалагч тэндээ төгжигдээд гацж орхилоо. За харин онгоцны урд хэсэгт их хурлын гишүүн Жан барьцаалагчдтай тохиролцох гэж оролдоно. Та нар юу хүсэж байгаагаа шууд хэл. Мөнгө юу? Та нар өмнөд Солонгосын их хурлын гишүүнийг барьцаалвал хэрэгт орно гэдгээ мэдэж гинүү гэж томорсон ч цаадуулан тэрнийг хүн гэж тоосонгүй цохиж унгаад жирийн зорчигчд рүү явуулна. Хавайн арал руу нисч явсан онгоц барьцаалагдаж гинэт чиглэлээ өөрчилсөн тухай мэдээг өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаныхан хүлээж авсан ч удирдлага нь харьцангуй тайван байна. Учир нь онгоцонд тэдний нэг тусгай агент явааг тэр мэдэж байлаа. Гэвч тэр агент нь онгоцоор нисгээс айдаг өнөөх залуу байж таардаг. Тэр онгоц хөөрөх үед олон давхар нойрны мууц юм чинь үгсэн мэтэл унтаж байлаа. Тиймээс барьцаалагчид тэрнийг ч бас чирээд хоошоо авч явна. Энэ үеэр барьцаалагчдын ахлагч, зорчигчдын дунд нүрээ нууж малгай өмссөн нэг эмэгтэй байгааг хараад тэрнийг шалгасан ч тэр нь хойд Солонгосын тагнуул биш, харин олонний анхаарлаас нуугдаад нууцаар зорчиж явсан өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ан Сера гэгч байж таарна.
Харин нөгөө талд өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албанаас онгоц барьцаалагдсан шалтгааны талаарх таамаглалаа удирдлагадаа танилцуулж байлаа. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Магнолиа буюу замбах цэцэг нууц нэртэй хойд Солонгосын тагнуул эмэгтэй хятад цагаачийн дүрээр өмнөд Солонгост нэвтэрч тэр цагаас хойш сураггүй алга болсон байж. Тэд онгоц барьцаалсан этгээдийг тэр эмэгтэй байж болзошгүй гэж бодоцгоож тэгээд онгоцон доторгоо өөрснийх нь агент тэрнийг зогсоож чадна гэж найдаж байлаа. Гэвч тэд нэг мэдээллийг хоцорч авсан нь хойд Солонгосын тагнуул гоо сайхны мэс засалд ороод зүсээ хувиргасан байж. Өөрөөр хэлбэл гэр бүлээрээ аялж яваа Ман Мион үнэн хэрэгтээ хойд Солонгосын тагнуул байсан болж таардаг. Энийг нь батлах нэг юм болсон нь барьцаалагчдын нэг угаалгын өрөөнд гарсан чимээг сонсож Мионыг барихаар очоод үгэнд орохгүй байсан учраас хутаг гаргаж дайрсан ч Мион тэрний хутгийг булааж аваад ухаан алдатлан цохиж унагадаг. Тэр юу болоод байгааг сайн ойлгоогүй байсан учраас зүгээр л рефлексээрээ өөрлөн дайрсан нөхрийг ухаан алдуулж орхисон нь тэр байлаа. Харин нөгөө талд алдарт жүжигчин Ан Сераг таньсан хүмүүс гайхаж тэр бүхэл барьцаалагчдын нэг нь тэрний улаан фэн нь байж таарад хамтдаа зураг авахулж амжина. Энэ үеэр мөрдөгч Ким онгоцны үзлэр Замх цэцгээ миний хоолойг санаж байна уу? Би чулсан байд. гэж хэлхийг Мион сонсож онгоцонд байгаа хүмүүс өөрийнх нь араас ирсэн болохыг ойлгоно. Тэгээд тэр өдөр аав нь холбогдоод юу хэлснийг эргэн саналаа. Аав нь буудуулахаас өмнө тэрэнд "Наад ажиллагаач нь өрх. Чи наанаасаа яаралтай зугтааж өмнөд Солонгост оч. Тэгээд тэндээ бүхнийг мартаад аз жаргалтай амьдр" гэж загсан байжээ. Тэгээд тэр нэрээ Мион болгож өөрчлөөд гэр бүлтэй болж амар жимээр амьдрч байсан нь тэр байлаа. Ингээд гэр бүлээ аврахаар сэтгэл шулуутсан Мион тэдэнтэй тулалдахаар бэлтгэж эхэлнэ. Харин нөгөө талд эхнэртэй санаан зовсон Сог Хван охиноо шинэхэн танилцсан ах хүүд захиж үлдээгээд өөрөө сэмхэн хойшилсоор барьцаалагчдад баригдалгүй тэр хэсгээс гарч явдаг. Тэгээд суудлын дор байсан нэг лаптопыг авч онгоцны доод хэсэгт байх тэшний хэсэг рүү бууж очоод онгоцны сүлжээ рүү холбогдохыг оролдож эхэллээ. Хэрв та Unitel-ийн урьдчилсан төлбөрт дугаар барьдаг бол дараа төлбөрт Plus багцыг танд санал болгоё. Та датагаа илүү ашиглаад утсаар нэг их ярьдаггүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл өөрийнхөө хэрэглээнд тохируулаад хүснээрээ багцаа бүтээж болдог. Бүр ярианы ирэхгүй. Зөвхөн датагаа тултал авна гэж зохиож болно гэсэн үг. Тэгвэл мөнгөнд чинь хэмнэлттэй, ашиглахад чинь чамар. Яаж вэ гэвэл Unitel app-д татаж аваад дугаараа оруулж нэвтрээд л болоо. Энэ үеэр зорчигчдын гар утсыг хурааж дууссан барьцаалагчид онгоцны үйлчлэгч нарыг дарамталж нийт зорчигчдын нэрсийн жагсаалтыг гаргаж ирэхийг шаардна. Тэгээд тэдний нэг нь онгоцны үйлчлэгч Хюминийг дагуулад арын өрөө рүү орно. Хюмин тэндээс зорчигчдын нэрсийн жагсаалтыг хайж идэл тэдний өрөөний таазанд Мион нуугдчихсан байлаа. Тэрнийг харсан Хюмин зариуд цаг хожиж барьцаалагчийн анхаарлыг сарниулж байх зур Мион бууж ирээд барьцаалагчийг нам цохиж унгана. Тэгээд Мион тэрнээс зорчигчдын нэрсийн жагсаалт хаана байна гэж асуухад Хюмин зорчигчдын маань хувийн мэдээлэл бидний хувьд хамгийн чухал гэж хэлээд хуйлсан цаасыг оймсноосоо гаргаж ирлээ. Тэрнийг нь Мион шууд шарах шүгэнд хийж шатаагаад тэнд байсан онгоцны үйлчлэгч нарын хувцснаас нэгийг өмсөд буцаж явдаг. Үйлчлэгч Хюмин тэрэнд "Каргоны хэсэгт зэвсэг болгочмор зүйл олон байгаа. Би яваад аваад ирье. Би багасаа тусгай ажилтан болохыг мөрөөддөг байсан. Одоо хоёулаа нэг баг боллоо шүү" гэж сэтгэл хөдлөн хэлээд онгоцны үйлчлэгч нарын хоорондоо холбогддог смарт цагаа Мионд өгчхөд доошоо буугаад явчлаа. Харин Мион усундаатай тэрэг төрсээр экономи хэсгийн эхний бүхээгт орж ирэхэд барьцаалагчдын нэг ирээд тэрнийг зогсоох гэж оролдоно. Гэвч Мион тэрнийг ядах юмгүй зүйл дуусгана. Тэгээд дараагийн хэсэгт орж ирсэн ч охиноо тэнд сууж байгааг хараад бушуухан нэг хар сарвж аваад нүрээ таглаад зүүж орхино. Тэгээд тэнд байсан барьцаалагчтай зодолдож нүрээ нуусан чигээрээ тэрнийг нам захиж унаглаа. Харин нөгөө талд үйлчлэгч Хюмин серверийн өрөөнд очоод тэнд ажиллаж байсан Сог Хвантай таардаг. Сог Хван тэндээс өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба руу мэдээ дамжуулж байлаа. Хюмин тэрнийг барьцаалагч гэж бодоод дайрсан ч Сог Хван тэрнийг дорн буулгаж авна. Учир нь онгоцон дотор ажиллаж байсан үндэсний тагнуулын албаны агент нь нөгөө унтаж байгаа нөхөр биш харин Сог Хван байж. Энэ асуудлыг шийдэх хүсэлтэд Сог Хван илэрхийлсэн боловч тэрнийг тэтгэврт гарсан учраас шаардлагагүй гэсэн чиглэл ирсэн байна. Энийг сонссон Хюмин "Манай багт өөр нэг тусгай ажилтан байгаа" гэж хэлээд тэрнийг Мионтой холбодог. Хюминий цаг дуу хоолой өөрчилдөг айптай учраас эхнэр нөхөр хоёр хоорондоо ярихдаа бие биенийхээ хоолойг таньдаг. Сог Хван Мионыг эрэгтэй хүн гэж бодно. Тэгээд тэтгэврт гарсан туршлагатай тусгай ажилтны ёсоор тэрэнд баахан заавар зөвлөгөө өгсөнд цаадхан дургуутсандаа холбоогоо тасалчна. Өөр нь хүрсэн Сог Хван хяналтын камер руу нэвтэрч нүрээ нуусан Мионыг хараад эмэгтэй хүний хувцас өмсөж зүсээ хувиргасан байна гэж бодлоо. Тэгээд өөрийнхөө ажлыг урагшлуулахар шийдэж онгоцны удирдлага руу нэвтрээд онгоцыг буцааж эргүүлдэг.
Онгоц эргэж эхэлсэнд Мионы дайсан хойд солонгосын тусгай ажилтан Чулсун хяналтын камеруудыг шалгаж серверийн өрөөнд сууж байгаа Сокхуаныг олж харна. Тэгээд тэрнийг барихаар доошоо явлаа. Энэ үеэр үйлчлэгч Хэммийн цааш явсаар хамгийн ихний бүтлгүү барьцаалагчийн цоожлогдсон өрөөрөө орсонд цаадах нь өрөөний буланд тугтай нараггүй унтаж байна. Харин нөгөө талд Мион өөрийг нь барихаар ирсэн багийн ахлагч мөрдөгч Кимтэй халз таарч ширүүн тулаан хийлээ. Мөрдөгч Ким бусдаасаа илүү сайн тулаанч учраас Мионд тийм ч амархан ялагдсангүй. Нилээд үдсний эцэст Мион арай хийнийг юм нам цохиж унгаад байж байтал тэнд Чулсун ороод ирлээ. Замбах цэцгээ, чамайг царайгаа өөрчилчүүл танихгүй гэж бодоё гэж тэрнийг хэлэхэд Мион ууралсан ч араас нь нөхөр нь орж ирсэнд бандсандаа буруу хараад зогслоо. Сокхуан ч ихнэрээ хараад гайхаад хэлнэ. "Гүй ханаа, чи энд юу хийж байгаа юм бэ? Хувцас яагаад цолцсон? Гүй та хүн андуураад байх шиг байна. Гүй юу яриад байгаа юм бэ? Чи мөн л шүү дээ. Чамд ч онгоцны үйлчлэгчийн хувцас янзын зөгч шүү." Гэж мань хүн хэлээд барьцаалагчдад бүх хүннээ ээлчилж орхилоо. Тэгэнгүүт нь Чулсун хэлнэ. "Энэ бол новш үндэсний тагнуулын албаны агент. Тэгэхэр чи өнгөрсөн хугацаанд үндэсний тагнуулын албаны хамгаалалтад байсан байх нэ?" гэж хэлээд хутгаа шидсэнд Мион амжиж үсрээд хутгийг нь зогсоож чаддаг. За ингээд Чулсун тэр хоёрыг хүлээд зорчигчдын дундуур туугаад явна. Энийг харсан охин нь дуурах гэсэн ч мань хоёр толгой сэгсэрч анхааруулсан учраас нэг юм дуугүй өнгөрлөө. Гэвч охиныг с ิจ гтэй байгааг анзаарсан Чулсун эргэж ирээд тэрнийг хинтэй хамт яваг асуухад охин сандарсандаа "Ард байгаа хүн миний ээж" гэж хэлдэг. Тэгсэн тэр нь алдарт жүжигчин Ан Сера байж таарна. Жүжигчин гайхаад "Гүй энэ миний охин биш" гэж мэлдсэнд тэнд байсан хүмүүс "Ан Сера нууц охинтой юм байна" гэж дуу алдцгаана. Гэвч охин "Ээжээ намайг битгий орхилдоо" гэж хэлээ тэрвэрэхдээ "Хчээ надад туслаарай" гэж шивнэж амжина. Ингээд аргагүй байдалд орсон Ан Сера "Тийм ээ, энэ миний охин" гэж худлаа ярина. Энийг сонссон Ан Серагийн продюсер цуусахаар бах шаглаа. Мань хоёрыг барьцаалагчид арын өрөөнд хүлээстэй нь үлдээж. Мион нөхрөөс асууна. "Гүй чи үнэхээр үндэсний тагнуулын албаны агент үс юм уу? Чи энэ бүх хугацаанд намайг тагнаж үс юм уу?" "Гүй би аль дээр л тэнд хэсэг зур ажиллаж байгаад ажиллахаа болцсон шүү дээ." Тэгэл яг нөө удалгүй үннээ хэлнэ. Тэр нэг өрөө Сокхуан Мионыг тагнаж байсан найзынхаа оронд оройн ээлжинд гарсан байж. Тэр үед Мион гудамжны уушийн газрын хажууд шорлог хийж зардаг байсан байна. Гудамжны хүний дүр товирсон Сокхуан Мионыг ажиглаж яваад тэнд байсан согтуу нөхдүүдийн дургууг хүргэж задуулсанд Мион тэрнийг өмөрөөд нөгөө нөхдүүдийг хөөж явуулаад тэрнийг амттай шорлогоор дайлсан байж энэ бүхнийг харсан Сокхуан Мионд ухаангүй дурлж тэрнтэй хамт амьдрахын тулд тагнуулын ажлаа хүртэл орхижээ. Мион хэлнэ. "Би тагнуул өсөн ч хамаагүй гэж юу? Чиний өмнө нь хэн байсан? Юу хийсэн ч надад хамаагүй. Чи бол миний хань, охины минь ээж." Энийг сонссон Мионы сэтгэл хөдөлж уйлсанд түрүүнээс хойш өрөөний мухард хүлээстэй хөвтөж тэдний яриаг сонсч байсан бүтлгүй барьцаалагч бас сэтгэл нь хөдлөөд уйлнаа. Нөгөө талд онгоцны зорчигчдын нэг газар унсан хутга олж хүлээснүүдээ тайлж эхэллээ. Тэгсэн энэ үеэр барьцаалагчдын нэг орж ирээд тэднийг буудна гэж сүрдүүлдэг. Тэгсэн зорчигчдын дундаас 3 залуу тэрнийг яах хийхин зургүй нам цахиж унаглаа. Тэр хүмүүс Ким мөрдөгчийн нууц ажилтнууд байсан болж таарна. Өөрөөр хэлбэл Ким мөрдөгч Мионыг барьж яваад өндөр үн амлсан хүмүүст зархаар төлөвлөсөн байлаа. Учир нь Мионд хойд солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой чухал мэдээлэл байж. Тэгээд тэрнийг залуусаа дагуулад Чулсун руу очиход тэр "Шүхрээ авцгаа. Бид замбах цэцгийг аваад онгоцноос үсэрнэ." Харин Ким мөрдөгч өөр санаатай байлаа. "Би замбах цэцгийг аваад шүхрээр бууна. Харин чи энэ хүмүүстэй хамт онгоцтойгоо үхнэ. Гэхдээ энэ олон энгийн хүмүүсийг чи алахгүй юу? Би замбах цэцгийг өндөр үнээр зарж чад айрлаад өгнө. Надад энэ хүмүүс огтхон ч хамаагүй." Уралсан Чулсун тэрэн лөө дайрч ороод хэсэг зодолдсны эцэст зохиж унгаж чадсан ч Ким мөрдөгчийн залуусын нэг орж ирээд тэрэнд буу тулгаад барьж авдаг. Энэ үеэр онгоц жолоодлогоо алдаж хэсэг унж байснаа тогтворчлоо. Хүлээдэ байсан Сокхуан их нэртэй. "Би чамтай гэрлэхийн тулд сарын $8,000 цалинтай ажилласаа гарсан шүү" гэж хэлээд Мионыг галзууруулах шахна. Харин нөгөө талд Ким мөрдөгч болон тэрний залуус Мионыг авч шүхрээр буухаар шийдэж онгоцны ахмадад буу тулгаж өндрөө огцон бууруулахыг тушаалаа. Тэгээд онгоц огцом доошилж онгоцон дотор хэсэг зур эмх замбраагүй байдал үүсдэг. Энэ зур нэг өрөөнд хүлээтэй байсан Мион Чулсунаас яагаад араас нь ирснийг асууна. Чулсун тэрэнд засгийн газрынхаа тушаалаар ирсэн гэдгээ хэлээд өөрийг нь барьж хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн удирдлагыг хадгалж байгаа СЭФ-ийг онгойлгохыг зорж байгаа хүмүүс байгаа учраас тэрнийг яаралтай авчрах ёстой болсон гэдгээ хэлдэг. Харин Ким мөрдөгч болон тэрний хүмүүс өөрийг нь үн хүргэж худалдах санаатай байгаа хүмүүс гэж тайлбарлана. Эхнэрийг нь зарах гэж байгааг сонссон Сокхуан ухаан алдах шахсан бол Мион яаралтай арга хэмжээ авах ёстой болсныг ойлгоно.
Мион тэрнийг 10 жилийн өмнө өөрөөс нь урвсан гэж буруутгасан. Чулсун тэр үед тэрнээс урваагүй. Харин өнөөдрийг шиг өөр хүмүүсийн нөлөөгөөр үл ойлголцол үүссэн гэдгийг тайлбарллаа. Тэдний ярилцаж байх зур дээврийн хаалга онгойч үйлчлэгч Хюммин бууж ирснээр тэд бүгд суллагдах боломжтой болдог. Тэгээд Сокхуан Хюммин хоёр онгоцны серверийн өрөө рүү очоод онгоцыг автомат жолоодлого руу шилжүүлж гэрлийг нь унтраасанд Мион чулсан хоёр Ким мөрдөгчийн залуус руу дайрч ороод ширүүн тулалдаж эхэлнэ. Хэдийгээр тэд тэнцүүхэн тулалдаж байсан ч зорчигчид манай хоёрт тусалж эхэлснээр тэд Ким мөрдөгчийн залуусыг хамтдаа ялж чадна. За ингээд бүх зүйл сайхан боллоо гэж бодтол Сокхуантай ойрхон сууж нарын охинд бам руу шөгч байсан хөгшин бас хойд солонгосын нөлөө бүхий албан тушаалтан байсан болж таарна. Тэр нарын охинд буу тулгаж хурц ирмэгцээ чулцууныг буудаж унаглаа. Тэгээд Мионд аав чинь 10 жилийн өмнө чиний төлөө амиа өгсөн. Харин чи одоо охиныхоо төлөө амиа өгч чадах уу? Чи надтай хамт буу. Үгүй бол бүгдээрээ энд өхнө. Энэ онгоцонд тесрэх бодис суйрлуулсан гэж шахамдуулдаг. Сокхуан онгоцноос олж авсан цахилгаан цохиулагч буугаар тэрнийг буудах гэсэн ч тэр нь ажилсангүй. Энийг харсан цаадах нь Сокхуаныг ч бас буудаж унаглаа. Аргагүй байдалд орсон Мион охиноо твэрч салах ёс хийгээд шүхэр аваад онгоцноос буугаар явна. Ингээд хөгшин тагнуул онгоцны хаалгыг нээгтээ зэрэгцээд Мион охин руугаа одоо гэж хашгирсанд нарын охин гартаа барьж байсан баавганы чихэмлийг шидсэнд Мион тэрнийг нь гадагшаа шидээд араас нь хөгшин тагнуулыг өшгөлж унгаалаа. Тэгсэн тэр баавган чихэмл нь тесрэх бөмбөг нуусан чихмэл байсныг Мион мэдсэн байж. Тэгээд охинтойгоо салах ёс хийхээр твэрэхдээ дохио өхөөр над руу шидээрэй гэж шивнэж амьдсан байжээ. За тэгээд баавган чихмэл дэлбэрэхэд хөгшин тагнуулч бас дэлбэрэлтэд өртөөд амиа алдна. Аз болоход Сокхуан ч бас амьд байж. Учир нь тийшээ ирэхийн өмнөхөн чулсуун тэрэнд сум нэвтэрдгүй хантаас өмсүүлсэн байна. Ингээд чулсуун Мион Сокхуан хоёрт сайн сайхныг хүсээд шүхөр аваад онгоцноос үсэрлээ. Харин хойд солонгосын бусад ажилтнуудыг бүгдийг нь хүлээд барьж авсан байна. Нөхцөл байдал тайван болсны дараа нислэгийн багийнхан Сөүл рүү буцахаар болсон гэдгээ тэдэнд хэлсэнд Сокхуан ууралж "Гэхдээ бид хоёр мөнгөгүй болохоор хурмаа хаваа арал гэдэг зочид буудалд хийж байсан. Одоо ганц удаа жинхнээсээ хаваа аралд очих гэж байхад буцаж болохгүй штэ" гэж гүрийн. Их хурлын гишүүн Жан энийг сонсоод ууралж "Гэхдээ танаа ихнэрээс болоод л бид бүгд үхэх шахлаа. Одоо хурдхан шиг буцах ёстой" гэж сурчилсан ч энэ үеэр онгоцны үйлчлэгч Хюммин ажиллахгүй байсан цахилгаанаар бууддаг бууг холоод гохыг нь санамсаргүй дарсанд тэр нь Жан гишүүнийг оноод ухаан алдуулж орхидог. За ингээд онгоцон дотор байсан хүмүүс бүгд санал нэгдэснээр онгоц хаваа руу нисэхэр боллоо. Онгоцны ахмадч түлш баг үлдсэн учраас хаваа руу очихосоор аргагүй боллоо гэж төврүүгээ мэдэгдээд хаваан арал руу ниснэ. За ингээд хаваан аралд очисон даруйда Сокхуан Мионд дахин хормын бөгж өгөөд энэ аяллыг хийхин тулд 10 жил нууцаар мөнгө цуглуулсан. Азийн бөглөө гэдэг нь зүгээр л Мионыг ийшээ явуулах гэсэн арга зал байсан гэдгээ хэлдэг. Энийг сонссон Мион хагартлаа ууралж Сокхуаныг зодохоор хөөсөн бол онгоцон дотор унтчихсан үндэсний тагнуулын албаны ажилтан дөнгөжл сэрж байдаг. Сэрэд хартал утсанд нь 105 дуудлага 45 мессеж иржээ. Онгоц барьцаалсан үйл явдалтай холбоотой мэдээлэл яаралтай ирүүлэхийг шаардсан мессежнүүдийг хараад очисон даруйдаа толгоогүй болох юм байна гэдгээ ойлгосон мань тусгай агент онгоцноосоо яард сандран бууснаар кино маань конец фильм. За энэ түрээд энэ галзуу солиотой сонирхолтой киноны тайлбар маань дуусч байна. За юу ч болоод өнгөрч өстө уйдах завгүй л галзуу үйл явдлууд боллоо шүү тийм ээ. За та нарт маань борогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд Unitel-ийн дараа төлбөрт Plusbox хамтран ажиллалаа. Хэрвээ та Unitel-ийн урьдчилсан төлбөрт дугаар барьдаг бол дараа төлбөрт Plusbox-ыг санал болгож байна. Та датагаа илүү ашиглаад утсаар нэг их ярдггүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл өөрийнхөө хэрэглээнд тохируулаад хүсснээрээ багцаа бүтээж болно. Бүр ярианы ирэхгүй зөвхөн датагаа тултал нь авна гэд зохиож болно л гэсэн үг. Тэгвэл мөнгөнд чинь хэмнэлттэй ашиглахад чинь амар. Яаж вэ гэвэл Unitel app татаж аваад дугаараа оруулж нэвтрээд л болоо. Та нар маань тэгээд мөн борогийнхоо хэд хоногийн өмнө тоглоомын түүхийн мем дээр постлсан постыг санаж байгаа үстэй. Тэрэн дээр юу гэлээ? Хэдэн хангуг киноны тайлбар айсуу гэсэн шүү дээ. Яг тэрний дагуу дараагийн бас нэгэн галзуу хангуг киноны тайлбараар хэдүүлээ эргээд уулзцгаая. Тэр болтол та нар маань дарддаг юмнуудаа дараад хүлээж авахаа мартваа.